За сайн байцгаана уу. Шинэ өдөр дахиад эхэлж байна. Эзний амьд үгээр өнөөдрийг эхлүүлцгээе. Хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь таньдаа баярлалаа. Шинэ өдөр, шинэ өглөө эхлүүлж байгаа таныхаа магтъя. Танд алдрыг өргөж байна. Эзэн бурхан минь өнөөдөр та өгөөд бидэнд ариун сүнсээр ойлгож, зааварчилж өгөх болтугай Иесусийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За бид Үлс номноос үзцгээсэн. Харин өнөөдөр би эзний дагалдагч бас сайн мэдээ ярьж байгаа та бид бурхан дотор хэрхэн хамгаалалт гуйх вэ? Бурхан яаж хамгаалдаг тухай сурыг. Дуулал номны 61-р бүлгийг эндээс уншийе. Тэгээ хамтдаа ярилцгаая. Дуулал 61. Удирдаачид жавхтаст хөгжимд Давидын дуулал. Хашгирахыг минь сонсооч бурхан. Залбиралд минь чих тавиач. Зүрхээ зөвхрөн доройтоход газар дэлхийн хязгаараас би таныг дуудаж байна. Надаас өндөр хад руу намайг хөтлөн гаргаач. Учир нь та надад хордох газар, дайсны урдах бат бэх цамхаг үлээ. Би майханд тань мөнхөд амьдрахсан, таны жигүүрийн сүүдэр дор хорогдохсон Сиала. Бурхан, та тангаргуудыг минь сонссон билээ. Нэрээс тань эмээгчдийн өвийг та надад өгсөн. Та хааны өдрүүд нэмж он жилүүдийг нь үеийн үед үргэлжлүүлэх болтугай. Тэрээр бурханы өмнө мөнхөд амьдрнаа. Түүнийг хамгаалуулахаар инэрл хайр ба өмнөнийг томдооч. Тиймээс би өдрөөр ам өчгөө биелүүлнэ. Таны нэрийг би мөнхөд магтан дуулнаа. За энэ Давид хаан бурханд хандан магтан дуулж байна. За энэ үед бол Давид хүнд хэцүү нөхцөл байдалд байсан. За өөрийнх нь хаан Саул түүнд атаархаж түүнийг алахыг хүссэн байгаа. Тэгээ ганцхан Саул алахыг хүсээд явсан ч түүний иргэн дойронд байсан хүмүүс бас түүнийг ховлож бас түүнд янз бүрийн байдлаар хандж исэн. Үнэхээр гарах газаргүй үнэхээр хэцүү ядарч явсан ийм үедээ Давид дуулсан байгаа. Зарим нь үртэл хаан байгааг нь ховлоод тэнд байна, нөгөөдөг чинь энд байна гэж ховлоод түүнийг алахад бэлэн байсан. Гэсэн ч Давид хаан энэ цагт эзэн рүү хандсаар байсан байна. Бидний амьдрал ч гэсэн бас хүнд хэцүү нөхцөл байдлууд таны өмнө зүйлийг хийж байсан ч бүтгүүлэх, доромжлуулах, буруутгах олон тохиолдлууд гардаг юм аа. Харин бидэнд сурах нэг хүн бий. Энэ бол Давид хаан байна. Давид хаан хизээч хүмүүс дээр очиод, хизээч энэ тэнд очиод тусламж гуйхгүй, зөвхөн бурханы оршихуй дотор суудаг байсан байна. Тэр бурханд хандан хашгирахыг минь сонсооч, залбиралд минь чих тавиач, зүрхээ зөвхрөн дороотоход газар дэлхийн хязгаараас би таныг дуудаж байна гэж хашгирч байсан байна. Ямар ч тохиолдолд, ямар ч үед эзэн рүүгээ хандах нь хамгийн зөв арга зам гэдгийг бидэнд хэлж байгаамаа. Бид ч гэсэн асуудал тохиолдох үед, сайн мэдээний үйлчлэл хийж байх үед, эзэнд үйлчилж байх үед, эзний төлөө амьдарч байх үед бидний эсрэг янз бүрийн асуудлууд гарч л байдаг. Харин энэ бүхнийг хүмүүсээс тусламж хаан ирэх биш, хэн нэгнээс тусламж хаан ирэх биш. Зөвхөн бурханы өмнө очин суугаад эзэнд хандан тэр өчлүүдээ, тэр залбирлуудаа өргөх нь хамгийн сайн гэдгийг энд харагдуулж байгаамаа. Би ч гэсэн бас ингийг хүсдэг. Эзэн бурханаас өөр найдвар, эзэн бурханаас өөр аврагч, эзэн бурханаас өөр үнэнч, эзэн бурханаас өөр сонсож тайвшруулах нэгэн байхгүй гэдэгт бат итгэлтэй байна. Би
өөрийгөө хамгаалах тухай надад ямар хамгаалал байдаг юм бэ гэдгийг дуулал 61-ээс ойлгосноо хуваалцах гэж байна. Энэ 7 дугаар ишлэлээр Бурхны өмнө мөнхөд тэрээр амьдрнаа. Түүнийг хамгаалуулахаар инэрл хайр ба үннийг томилооч гэж Давид хаан хашгирсан байна. Бурхнаас ирэх инэрл хайр үнэн намайг хамгаалдаг юм а гэж энийг харуул ойлгогдож байгаа юм. Бурхнаас ирсэн тэр инэрл хайр миний зүрхэнд буух юм бол Иесус Христийн гим нүглээс намайг үнэхээр болцолгүйгээр өршөөж нэгүүлсэн тэр хайр мөнхийн танд мөнхөд зовох байсан, мөнхөд тэнд дарчлах байсан нүглийг минь тооцохгүйгээр итгэлээр аврагдах тэр инэрл хайр мөн үнэн намайг хамгаалдаг тухай энд бичиж байна. Хэрвээ би Бурханаас хамгаалт гуйх юм бол Бурхан намайг хамгаалаач гэж гуйх юм бол бидний хийх нэг зүйл байна. Эзнээс гуйх зүйл нь бол инэрл хайр миний дотор байж бас үнэн миний дотор байхыг эзнээс гуйх хэрэгтэй юм. Хэрвээ миний зүрх сэтгэл дотор Бурханы тэр инэрл хайр, өршөөл, нэгүсэл байвал миний зүрх сэтгэл дотор бусдыг хайрлах тэр Христийн хайр бас бусдыг уучлах нэгүсэл байвал миний амьдралын зам маань үнэн байвал би хамгаалагдсан хүн байж болж байгаа юм. Би хэрвээ Бурханаар хамгаалагдсан хүн байхыг хүсвэл миний хийх ёстой зүйл бол миний зүрх сэтгэл, миний хэл яриа, бодол санаа Христийн инэрл хайраар дүүрэн байх учиртай. Бас миний үйлдэж байгаа үйлдэл, бодол санаа, яриа маань үнэн байх учиртай. Хэрвээ үүнийг би зүрх сэтгэлээсээ, амнаасаа хийж үйлдэж байвал би жинхэнэ Бурханаас хамгаалагдсан хүн байх боломжтой юм. Давид хаан үүнийг бичиж дууссан байна. Тэгээд тэр өдрөөр ам өчгөө би биелүүлнэ гэж хэлсэн. Би үргэлж таныг магтан дуулах болно гэж тэр дуулсан байна. Цаг үргэж бид эзнийг магтах учиртай. Түүнээс өөр магтагдах зохистой нэгэн ч байхгүй. Хэрвээ би өөрийгөө магтах юм бол аль хэдийн би дороотсон хэрэг болно. Би өөрийгөө магтах биш, өөрийгөө өргөмжлөх биш, харин эзнийг өргөмжилж эзэнд магтан дуулах учиртай. Хийж чаддгүй нэг зүйл байдаг ч түүнийг хийсээр байх хэрэгтэй. Өдрөөр ам өчгөө биелүүлнэ гэж Давид дуулсан байна. Бид нар хорон бүрт цаг бүртээ бас амлсан амлалтаа биелүүлэхийг үнэхээр хүсэх хэрэгтэй. Хорон бүрт энэ талаар бодож дагаж явах нь зүйтэй гэж энд бичигдсэн байна. Намайг хамгаалдаг Бурханаас ирэх хамгаалалт бол инэрл хайр үнэн ингэж бичсэн байна. Бурхан түүнийг томилж явуулна гэж Давид хаан дуулсан байна. Би ч гэсэн бас ингэж залбирч байгаа. Инэрл хайрыг миний зүрхэнд хийж өгөөд намайг үннээр амьдрууж өгөөч гэж би гуйдаг. Өнөөдөр ч гэсэн та бид сайн мэдээний төлөө амьдрахдаа бас эзэн дүүлж амьдарч явахдаа инэрл хайр үннээр дүүрэн тийм тахалдагч нар байхыг эзнээс гуйгаарай. Би бас гуйх болно. Хамтдаа залбирцгаая. Эзэн Бурхан минь таныг магтъя. Давид хаан үхлийн эсрэг үхэхээр хөөгдөж алагдахаар явж байхдаа зөвхөн танд найдаж, тань руу хандан залбирч, тань руу хашгирч, танаас тусламжийг ирдэг байсан. Тэр зүрх сэтгэлийг бидэнд өгөөч. Эзэн минь бидний асуудал тохиолдох болгонд хэн нэгэн дээр очих биш, харин Бурхан тантай нүүрээрээ тулан уулзаж, тантай ярилцахыг хүсдэг тийм нэгэн болгож өгөөч гэж гуйж байна. Эзэн минь зүрх сэтгэлд минь таны хайр инэрл
ялхан дүүрэн байхыг гуйж байна. Эзэн минь миний амьдрал, миний үүс ч гэсэн үнэн байхыг бас танаасаа гуйж байна. Эзэн минь та энэ бүхнийг бидэнд өнөөдөр сонсож байгаа ах дүүст минь ч гэсэн үйлдэж туслаач гэж гуйж байна. Би болон миний ах дүүс бас энэ залбирлыг танаасаа өргөж гуйж байна. Есүсийн нэрээр гуйн залбирч байна. Амен. Эзэн бидний залбирлыг өргөлж сонсдог. Тэр хол биш, ойрхон байдаг. Эзэн энэ 7 хоногт таныг өрөөх болтугай Есүсийн нэрээр өрөөж байна.